санааг хаанаас хайх вэ? За нэгдүгээр би олон зүйл оршилгүй элдв хангаа оршил хэллгүй шууд асуудал руу орчих гэж бодож байна. Хэрэглэгчийн персона гэж нэг зүйл байдаг. Person гэдэг үгнээс гаралтай персона гэдэг зүйл байгаа. Хэрэглэгчийн персона гэдэг бол тухайн хүн юу хэн бэ гэдгийг маш одоо нарийн сайн судалсан тийм одоо шинжлэх ухаан байдаг юм байна. За тэгээд хэрэглэгчийн персона хэр тодорхой байна. Тэр чинээгээр одоо контентын санаа тодорхой. За зөвхөн жишээ аваад үзье л да. 2 насны хүүхэдтэй өглөө ажилдаа автобусаар явдаг, ажилдаг, ийм ээж гэдэг одоо ийм 3 шинж зүйлийг тодорхойлоо гэж бодоход за энэ бол завгүй ээж байна. 2 настай гэдэг чинь тэр одоо нөгөө элдв хангаа вакцин болон витаминтай холбоотой мэдээллүүдийг энэ сонирхох юм байна. Автобус гэж бодоход автобус дотор сурчлагаа байрлуулах хэрэгтэй юм байна. Автобус радиог ашиглаж болох юм байна гэдэг юм ингээд сувгийн хувьд биднээс нэлээд тодорхой мэдээлэлүүд өгч байгаа бол шинж чанарын хувьд бол за энэ хүн бол эхнийх нь ганц хүүхдтэй байна. Тэгэхээр мэдээж тэр хүүхдээ эрхлүүлдэг байх, хүүхдээ илүү санаа тавьдаг байх, хүүхдээ илүү хүмүүс зарцуулдаг байх гэдэг юм ийм байдлаар ургуулсан бодоод нөгөө контент бас гэж үлдэж болох нэ. За цаашаа явах слайднэр бол тодорхой байх байх. За халгаа шампуныг та бүхэн мэднэ. За би бодит жишээнүүд аль болох авахыг хичээсэн байгаа. Сүүлд ажилласан ажлуудаас одоо бодит жишээ авсан байгаа. За ер нь хэрэглэгчээ тагнуулмал судлах хэрэгтэй юм байлээ. Тэгээд би энэ хэрэглэгч судлах талаар өөрийгөө боловсролгүй болгоё гэж бодоод тагнуулын төв газрын академи руу уцтаад үш танад энэ хүн мөрдөж байгаа шиг энэ гоё арга барилаа олон нийт заадаг сургалт байна гэсэн чинь уучлаарай тийм байхгүй. Тэгээд баг над руу дахиж ирж уцтаад энэ нөхөр ер нь ямар зорилгоор энэ сургалтыг сонирхов гэсэн байдлаар нэлээд хардангуй бас намайг хамтчих шиг болсон. За энэ халгааны хувьд бол ерөөсөө үсний асуудалтай хүмүүс гэж шууд тодорхойлох гэж байна. Персонагийн хувьд бол үсний асуудалтай. Үсэн ундаг, үсэн хаагддаг, үсэн тослогддог гэх энэ байдлаар персона тодорхой болгоод тэднэрт зориулж контент бичихэд ямар болчих вэ? Нөгөө үсэн яагаад андах тухай шалтгаануудаар бичиж болж байна. Үс яагаад хаагддаг тухай шалтгаанаар бичиж болж байна. За тэгээ ер нь контентоо бичихтэй энэ яг надад зориулаад бичиж гэж нөгөө хүн уншаад тэгж хэлэхэр байвал тэр контент үнэхээр сайн бичигдсэн байна гэж үздэг. Тэгэхээр та бүхэн хэн нэгэнд зориулж нөгөө персонагоо судалсны дараа хэн нэгэнд зориулж контент бэлдсэн бол яг тийм одоо нэг хөндлөнгийн үнд уншуулаад энэ чамд зориулагдсан байж чадж гин үү? Чиний хэрэгцээ шаардлагыг хангаж гин үү? Чамд хэрэгтэй байна уу гэдэг зүйлийг бас асуухад гэмгүй. За тэгээд сая та бүхэн хэлсэн одоо медиа судалгаанаас гадна хэрэглэгчийн судалгааг нэмэмсэж хийдэг. Тэгээд судалгааны үр дүн ерөөсөө тэр чигээрээ контент байдаг. Та нар ямар нэгэн байдлаар дотоодынхоо нөөц суралцааг ашиглаад гадны мэргэжлийн компани хөлсөлсөн ч байна. Тэндээс гарч ирсэн үр дүн тэр чигээрээ контент байдаг. Жишээлбэл Монголын нийт хэрэглэгчдийн хэдэн хувь нь халгаан шампунь хэрэглэдэг. Монголын хэрэглэгчдийн нийт хэдэн хувь нь байгалийн гаралтай шампунь хэрэглэдэг. Хэрэглэхийг илүүд үздэг гэж одоо үр дүн гараад ирэх юм бол тэрэн дээр үндэслээд тийм судалгааны дагуу ингэдэг юм байна. Та ямар шампунь хэрэглэдэг вэ гэдэг нь ингээд контентэд бэлдээд явах боломж судалгаан дээр гарч ирдэг. За хоёрдугаар би яагаад таны бүтээгдэхүүнийг авах ёстой юм бэ? За энэ асуултыг би болдог бизнесийн эзэдээс асуудаг. Контент маркетингийн ажил аваад бизнесийн эзэдтэй тулж ажилладаг л да. Тэгэнгүүтээ асуудаг. Та яагаад энэ бизнест байгаа юм бэ? Яагаад та энэ бизнесийг анх эхлэх болсон юм бэ? Яагаад би бусад ийм олон таны ижил бүтээгдэхүүн зардаг хүмүүс байж байгаа би яагаад заавал танаас авах ёстой гэж асуугууд нөгөө хүмүүс маань эхлээд төгтчихэд олигтой юм хэлж чаддгүй хэсэг хугацааны дараа бол гүнж одоо ингээд ахнастай шүн нойр хоолой бүтгээд ингээд тэгээд ингээд аюу их юм тоочдог байхгүй. Тэр дунд нь хэрэглэгчийн төлөө өгсөн сэтгэл байж байгаа. Хэрэглэгчийг л сайн сайхан байлгахын тулд би энийг хийсэн гэж одоо юу мэдэх гацсан одоо зүйлсүүд гарч ирдэг л дээ. За жишээлбэл энэ дээр би бас жигүүр грандыг дурдмаар жигүүр грандын одоо захиралтай ярилцлага хийж байхад өөрөө засалчин байсан юм байна шүү дээ доктор гэдэг нь. Өөрөө засалчнаас ахуулаад бүх ажлыг хийсээр яваад өнөөдрийн өндөрлөлт үүссэн учраас аливаа өөр одоо барилгын чиглэлийн ажлуудыг өөр хүмүүс хийж яхад тэр хүнд худлаа ярьж чаддаг юм. Энэ чинь гэсэн чинь ингээд тэргээ хийж болох юм уу?
тэр чинь тэтгэн минут болно шүү дээ. Чи яагаад тэгдэг юм бэ? Нөгөө хүмүүсээ аягүй их шахдаг. Өөрийнхөө нөгөө гүйцэтгэлийн шалгуур нийцүүлэх гэж аягүй их шахдаг. Ингэж явсаар хагаад жигүүр гандын барилгын дотор засаг аягүй сайтай, барилгын хийц, барилгын чанар аягүй сайтай гэдэг ойлголт олон нийтийн дунд үүссэн байт юм билээ. Тэгээ яг энийг бол ерөөсөө тэр хүний яриан дундаас олж авч байгаа. Тэгэхээр та бүхэн одоо контент бэлтгэхийн тулд бизнесийн эзнес бид нар яагаад энэ бизнесийг хийгээд байгаа юм бэ? Бид нар яагаад энийг сонгож авсан бэ энэ олон бизнес дундаас? Тэгээ биднээс юугаараа энэ бизнесийн ялгаатай байж асуух. Эндээс гарч ирсэн хариулт бол бас их сонирхолтой контент болдгоо. За дараа бүтээгдэхүүн хэрэглэх заавар. За монголчууд огт заавар уншдаг ард юм гэж би сонссон. Тэгээд одоо юу цахилгаан баран авангуудаа зааврын авч уншилгүй хэрэглэснээр эргэлгүүтэй ёстой хогийн бараа хятад үлдэрсэн байгаа. Тэгсэн чинь тэр ерөөсөө зааврын уншааг өгөөс болсон байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор бүтээгдэхүүний хэрэглэх заавар тэрийг одоо тус контент болгож тавихад бас их одоо хүнд хүрдэг юм байна. Нөгөө шампунь гэдгийг ерөөсөө гар дээр гоожуулаад толгойдоо түүхэх гэдэг тийм л ойлголттой. Тэрнээс өөр заавар байдгүй гэж боддог. Манай монголчууд энэ зарим нэг тийм хүмүүсийн хувьд бол тэр хэрэглэж байгаа шампуныг ингээд өснийхэн төрлөөр ангилаад тэгээд үйлдэлийнхэн дарааллыг хийгээд ингээд хэрэглэнгүүд одоо ийм хөрхэн контент болж байгаа. За Moncreme гэдэг компанийн халгаан шампуныг үйлдвэрлэдэг. Өмнө нь бол зүгээр л шампуныхаа зургийг тавиад хаанд орлуулж байгаа тухай ярьдаг байсан бол одоо дандаа бүтээгдэхүүнийхээ хэрэглэх заавар буюу хэрэглэгчдийг гэгэрүүлэх ийм контентууд бэлддэг болж байгаа. За дараагийн слайд. За дараа нь бүтээгдэхүүн хэрэглэх заавар дээрх байгаа жишээ бол энэ юу вэ? Хоолны жор. Ер нь бол бүтээгдэхүүн хэрэглэх заавар чинь хоол хийж чаддгүй хүн анх хоол хийж байгаа дээр адилхан шүү дээ. Тэгэхээр энэ жорын асуудал бол бас хүмүүс одоо аливаа бүтээгдэхүүнийг яаж хийхэд тусалж байгаа учраас энэ бас өөрхөн контент болдог. За би сошиал дээр бас идэвхтэй явж байгаа хүмүүсийг жишээ болгож авах дуртай. За энэний нэг бол Swift Kitchen гэдэг тэмүүлэн гэдэг юмтай байдаг. Тэгээд энэ сайт майтныхаа платформ дээр хийцний таавхан харлаа бас 81 нийтлэлтэй 801,693 удаа уншигдсан 1297 сэтгэгдэлтэй 28,000 гаруй лайктай гэдгийг оруулсан. За тэгээд үзэлцэнтэй хүмүүс билүү хэрхэн хийх вэ? Энэ бол эмэгтэй хүмүүсийн таалагдсан шүү. Яг өрхийн зардлаа удан бол энэ бэлэн бүтээгдэхүүн авснаас мангар үнэтэй байхгүй иймэрхүү юм хийх юм. Тэнгүүтээ энийгээ хийчихэд эрчүүдийг хийдгэн шахдаг гэсэн. Тэгээд эцсийн дараа таргалаад гэж загнадаг гэсэн. Эсвэл аюу муухай болчихлоо чи идэх үү гэж асуув. Ихтэй хүн бол чаас тэгээд юу ч хамаагүй иддэг л эсвэл хамаагүй үлдэгдлийг хамж иддэг юм болж явдаг шүү. За дараагийн слайд нь энэ бол Google дээр тавигдчихсан юу вэ? Сурталчилгаа. Энэ бол Kiwi гэдэг бодлын ажлын дарааллыг 6-аар үзүүлсэн заавар. За энэ дээр бол илгэн материалтай түүх зүйж бид нар бол илгэн Монгол тоош шороотой учраас илгэн гутал гэдэг бол тун асуудалтай байдаг. Энийг яаж цэвэрлэх дарааллыг ингэж 6-аар агуулж ирсэн байна. Тэгмээ энэ оронгууд Google-оос маш их шаартай. Тэгээ шеэрлэгдсэн Facebook хуудсан дээр дандаа ингээд ихтэй хүний нэр меншн хийсэн. Бодвол нөхөр нэр илгэн гутлаа цэвэрлж чаддгүй болтой л да. Тэнгүүд дандаа хүний нэр меншн хийсэн байж байгаа. За дараагийн жишээ бол би бас нэг одоо бахархууштай зөвлөл Car Doctor гэж нэг мундаг контентлог газар байдаг. Маш их сайн контент бүтээдэг. Тэдний Facebook пэйж бол тун идэвхтэй ажилладаг. Гэхдээ би нэг зургийг харсан их том багтай байлээ. Тийм учраас юм сайн явж байгаа. Манайханд бол нэг маркетер авчаад чи их үлдэж чаддгүй юм уу? Чи юм бич чаддгүй юм уу гэж нөгөө нас маш их шаарддаг болж байгаа. Тэгэхээр ер нь бас орчин үеийн маркетерийн хувьд бол маш олон шинж чанарыг агуулсан байх тийм хэрэгцээ шаардлага үүсэж байна. За энэ жишээлбэл шилний тохиргоод дахин тохируулах заавар гэдэг ийм байдлаар нөгөө хэрэглэх бүтээгдэхүүний хэрэглэх заавараа ямар контент бүтээж болсныг харуулж байна. За дараа нь бүтээгдэхүүний орц найрлага. Энэ бол хүнсний болон гоо сайхны элдв одоо хүний биеинд хүрч болдог тийм одоо бүтээгдэхүүнүүд хэрэглэх их тохиромжтой юм байна. Жишээл хувцсан дээр хүртэл энэхүү хувцсны 80% цэвэр хоньны ноосоор хийгдсэн ерөөсөө химийн даралтай
бодис ороогүй ч гэх юм ийм байдлаар тайлбарлах юм бол тэр бас контент болдог. За энэ халгаан шампуны орчин найрлагыг судлаад үзэхэд 100% органик. Тэгээд нөгөө гадаадд зарагддаг, гадаадд байдаг орчин найрлагуудыг маш ихээр агуулсан мөртлөө гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнээс маш хямдхан юм байлаа. Энэ далайн шувууны өвөр гэж нэг төрлийн далайн юу байдаг юм бэ? Замаг байдаг юм байна. Энэ замагнаас коллаген гаргаж авдаг юм байна л да. Тэгээд коллаген бол тэр чигээр уурах юм байна. Хүний үсний 90% уурах юм байна. Тэгээд энэтэй уялдангууд ингээд дуун судалгаанууд болон түүнтэй уялдах маш олон контент санаа гараад ирж байгаа. За дараа нь энэ онлайнаар худалдаа хийх заавар бас нөгөө заавар дээр л яваад таны бүтээгдэхүүн үйлчлэгийг яаж бодлож авах вэ гэдэг дарааллыг маш ойлгомжтойгоор хийж өгөх бас контент болж явагддаг. Тэгэхээр энд бол онлайнаар халгаан шампуныг худалдаж авахд ямар дэс дарааллын дагуу явдаг вэ гэдэг заавар хийж өгсөн байгаа. Хүмүүс бол тэр болгоо мэддэг юм байна бас. За дараа нь зөвлөгөө байна. Одоо бид нар түрүү хэрэглэх зааврын тухай ярьсан бол нөгөө бэлтгэх контентын санаа маань зөвлөгөө. Бид нар үзүүлж байгаа үйлчлэгээ зарж байгаа бүтээгдэхүүнийхээ талаар зөвлөгөө өгөх ёстой гэсэн. За энэ дээр бол бас кар дотрын жишээ авсан байгаа. Хуучин машин авахдаа анхаарах зөвлөгөө. За дараачих нь. За навчаа товоо гэдэг хүнийг та нар бага насны хүүхдтэй бол бүгдээр мэддэг баг. Энэ хүн дизайнер буюу видео мейкер өсөлтгүй өөрийнхөө пэйж дээр дандаа өөрөө л бичдэг. Тэгээ энэ бол нөгөө маркетингийн мөнгө, зардал, дизайнер төлөх мөнгө байхгүй үед яаж маркетинг явуулахыг утгаар нэгээд байгаа юм чи тээ. Тэгвэл эмнэлэг нь дээр өмнө оруулалтын цаана Vivacity байдаг. Тийм байхад хүмүүс очиод зориул очиод хүүхдээ үзүүлдэг. Дээр нь зарж байгаа юмнуудыг худалдаж авдаг. Энэ ч бол ерөөсөө тэгээд нөгөө гадаад Америкт төгссөн байлаа. Уламжлалт хойно мэн төгссөн эмчнэр бодох юм бол их контентлыг бичдэг. Хүүхэд яагаад орондоо шийдэг вэ? Хүүхэд яагаад аргашаа савж ундаг вэ? Гэдэг юм уу. Тиймэрхүү юмнаас нь болоод одоо ээжүүд бас дуртай байдаг. Тэгээд энэ хүн дээр л очивол би хүүхдийнхээ асуудлыг шийдэх байх гэж итгэдэг. Тэгээд үнэхээр одоо тодорхой хэмжээгээр бас шийддэг баг. За энэ бол бас нөгөө зөвлөгөөний жишээ гэж байна. За дараа нь энэ шаардсан үснийхээ шарыг яаж тайлах вэ гэдэг бас ус ашиглахны талаарх зөвлөгөө байгаа. Нөгөө усээ будаад хийлгэнгүүд яг арх усны маргааш шиг болдог байл та усны хувьд. Тэнгүүт үснийхээ шарыг тайлах хэрэгтэй болдог юм байна. Тэгэхээр энэ чиглэлтэй холбоотой зөвлөгөө бас хүнд их хүрдэг гэсэн. Энэ Google-ээр тавигдсан ярилцлага маш олон хүнд хүрсэн, маш олон коммент авсан, их үр дүнтэй болсон энэ зөвлөгөөний хэлбэр. За дараа нь энэ бас доктор ах цулжийг жишээ. Энэ өнгөрсөн 100 нэлийн тренд болсон контент л доо. Нөгөө хөвсгөл рүү явдаг чиглэлийг 3 байршлаар газрын зураг дээр зааж өгсөн. Тэгээд хаан зогсох тэр зэгүүдийг бас тавьж өгсөн энэ зурган контент аялагч Тэмүүжин гэдэг хүн хийсэн юм байлаа. Тэгээд би ер нь бол дотроо бодохдоо яг энэс болж хөвсгөл дээр тэр амар төгжрөл үүссэн байх гэж боддоо. Яагаад тэгэхээр их машин барьж байгаа хүмүүс надад ихтэй хүмүүс байгаа шүү. Ихтэй хүмүүс ч нөгөө гэр бүлтэй болон ихтэй аливаа юмыг бүрэн мэддэг гэж харагдах дуртай. Ихтэй хүн ч өөрөө амжилттай байхыг хүсдэг учраас алдаа гаргаж аль нэг газар гацах эсвэл төөрөх гэдэг асуудалд орохгүй тулд бүгдийг мэдчихвэл одоо пэдгэр маадгар тэр аялалд гардаг байх л дээ. Магадгүй энэ зургийг хийлж авчаад яг энэнийхээ дагуу яваад байсан байх магадaltaй. Эсвэл ингэж явж болдог гэдгийг огт мэддэггүй байсан хүмүүс энэ контентыг хараад нэрээ ингэ явж болох юм биш. Тэгээд гэлбэдрийн дагуу бензинээ тооцоол эсвэл тэр хаан зогсож болох аймгийн байршлыг харж байгаа тэнд хаан хонж болох уу гэдгээ тооцоод ингэ явсан гэдэгт бол хэрэгэлцэхгүй юм. Тэгээд би яг энэ одоо контент кард автрын пэйж дээр тавигдахад би ганц контент ганцаардахгүй гэдэг ийм зүйл өөрийнхөө юм дээр биччихсэн. Тэгсэн саяхан намар кард автрын өөрсдөө яг энэ одоо санааг ашиглан контент бэлдэж гаргасан байсан. За дараа контент бэлдэж бас дараагийн буюу 7 дугаар жишээ бол хүмүүсийн сэтгэл, эргэх сэтгэлийг шууд скриншот хийгээд пэйж дээр тавих хэрэгтэй. За энэ бол нөгөө хэрэглэгч гэдэг үгнээс одоо ерөөсөө хүмүүсийн худалдан авалт
Google-ээр хийсэн судалгааны Google-ээр хийсэн хайлтын үр дүнд гарч ирж байгаа мэдээлэл мөн тухайн одоо бүтээгдэхүүн үйлчлэгээний пэйж дээр байгаа хэрэглэгчдийн сэтгэлдээр явж байна. Тэр сэтгэлдлийг уншиж үзээд эерэг хандлага олон байх юм бол шууд худалдан авалт хийж, сөрөг байх юм бол худалдан авалтаа хойшлуулж. За эерэг сэтгэлээс гадна сөрөг сэтгэл байна. Сөрөг сэтгэл бас биднэрт контент бэлтгэхэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Халгай шампуны хувьд нэг ийм асуудал үүсээд идэг гэсэн. Өмнө нь өөр шампунь хэрэглэж байсан хүн халгай шампуныг хэрэглэнгүүт ус нь аюу хатуурдаг юм байна. Тэгээ энэ тухай маш их гомдлууд пэйж дээр тавигддаг. За тэгэнгүүт би энийг захирлаасан энэ ямар учиртай юм бэ гэсэн чинь халгай өөрөө 100% байгалийн гаралтай шампунь учраас за би бас яг нэг бүрэн судалгаа хийгээд шинжилгээ хийж үр дүнгийг хараагүй байгаа ч гэсэн тэр захирлынх нь одоо хэлж байгаагаар Монголд импортоор орж ирж байгаа ихэнх шампунууд ганцхан органик бодис байдаг юм байна. Тэр нь ус. Бусад бүх бодис нь яг органик бүтцтэй адилхан химийн гарлаар гаргаж авсан бодис байдаг юм байна. Өөрөөр хэлбэл бид нар химийн бодисоор толгоогоо угаад байгаа гэсэн. Ийм шампунууд олон жил угаацсан хүмүүсийн органик шампунь хэрэглэхээр ус нь реакц өгдөг юм байна. Тэрнээс бол ус нь хатуурд юм байна л да. Энэ зөвхөн халгай шампунь дээр ч биш. Өөр Германы эсвэл Солонгосын, Японы органик гаралтай шампунь хэрэглэнгүүт бас ус хатуурд юм байна. Тэнгүүт энэ нь өөрөө маш гоё контент болж ирж байгаа. Сөрөг контент байсан, сөрөг коммент байсан, сөрөг сэтгэл байсан. Тэрнийг ухаад үзсэн чинь ер нь бол тэгдэг юм аа. Гэхдээ эн чинь ийм учиртай маа гэж тайлбарлангууд ийм шат амжилтыг миний үст авах ёстой юм байна гэж бодож байгаа хүмүүс. Тэгэхээр сөрөг сэтгэл эргээд маш гоё контент болж болно. За түгээмэл асуултууд. Түгээмэл асуултууд маш их гоё контент болдог. Энийг би санхүүгийн зохицуулах хорон дээр зөвлөх үйлчлэг өгч байхдаа байлгасан. Санхүүгийн зохицуулах хороо олон нийтийн харилцах албан гэж байдгүй учраас хүмүүс интернетээс юм уу лавлах утаснаас тамгын газрын утсыг аваад ярьцдаг юм байна л да. Гэтэл тамгын газарт нь тийм олон нийтэд харилцах чиг үүрэг байдгүй. Тэрнээсээ болж хариулдаг. Тэнгүүт нь би өнгөрсөн жил танаа дээр ирсэн санал гомдлын жагсаалтыг гаргаж өгнө үү? Хамгийн их асуудаг, хамгийн их ханддаг асуултын жагсаалтыг гаргаж өгнө үү гэсэн маш урт жагсаалт гарч ирсэн. Тэр чигээрээ контент байсан. Тэр хамгийн их ирж одоо асуудаг асуултуудын нийгмээр контент болгож болж ирсэн. За тэгээд хамгийн их ирдэг санал гомдлуудыг харж байгаа, тэрхүү санал гомдол гарч байгаа шалтгааныг тайлбарлаж тэрнийг одоо хүндрэлт бэрхшээл гэж үзэхгүй байх дарааллыг гаргаж өгөнгүүт тэр чигээрээ контент болж ирсэн. За тэр бол бас нэг жишээ. Энэ мөнгө цэг юм гээд та бүхэн сайн мэдэх бах. Энэ бас миний найзын ажилладаг захинууд энэ дээр бүх төрлийн зээлтэй холбоотой мэдээлэл өгдөг. За тэгээд хүмүүс ингэж асуудаг. Нөгөө энэ сайтын гол давуу тал нь олон нийт нэг талаас нь асуулт байхад энэ нөгөө талаас нь асуултыг асуучдаг. Өөрөөр хэлбэл банкуд та ийм шаардлагыг хангасан бол зээл авч болно гэж контент бэлддэг бол энэ яадаг вэ гэхээр би нөхөртөөгөө хоёулаа ажил хийдэг. Манай сарын орлого сая 500,000 төгрөг. Би хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ гэж асууж байгаа юм. Энэ маш ойлгомжтой. Тэр гачгийн харангуйтал энэ эдний мэрэгчлэлтүүд нь хариулсан тэр контент юусэн мангар олон шаардтай. Би гадаад ажиллагаа хэдэн төгрөгийн орлого олдог. Би хэдэн төгрөгийн зээл авч чадах вэ? Би өөрчлөгөө хэдэн хувийг төлж чадна. Хэдэн хувийн тийм зээл авбал хэдэн жилийн дараа би хэдийг яах вэ гэдэг ингээд дандаа нөгөө хүний сарын одоо зардал нь хэд байхаар тооцсон ийм контент байдлаас нь бэлтгэнгүүд маш их шеэр авсан л да. За би шеэр гэж яриад байгааг учраас бид нар одоо уламжлалт медиаг ашиглахдаа тухайн сурталчилгааг цац болгондоо мөнгө төлдөг байсан бол одоо бид сошиал интернетийг ашиглаад бусдын хүчээр мэдээлэл өгдөг болоод байна шүү. Тэгэхээр бид нар яаж бусдын хүчийг илүү их олноор ашиглах вэ гэдэг нь контентын чанарт л байна. За дараагийн жишээ. Харьцуулт. За энэ дахиад мөнгө цэг юм аа жишээ. Энд бүх банкны зээлүүдийг хүүгийнх нь одоо хэмжээгээр жагсаагаар бичсэн байна. Тэр нь хөрвүүлэх баримт, хангах шаардлага гэх мэт мэдээллүүдийг бас харьцуулан харах боломжтой. За тэгэнгүүт одоо эмийн бизнес байлаа гэж бодоход эмийн сангуудын эмийн үнийг харьцуулсан байж болох юм. Үйлдвэрлэсэн газраар нь ялгаж болох юм. Ийм байдлаар нэгдсэн мэдээллийн самтай байх юм бол тэр чигээрээ бас маш гоё контент болж өргөнэ. За дараа нь ажиллаж байгаа
бизнес явуулж байгаа салбарын тухай мэдээлэл маш сайн контент болдог. За энэ дээр Icon сегментээр гарсан байна. Орон сууцны үнийн индекс 2015 оны 9 сарын байдлаар тэмдэглэг зууч компани Монгол банктай хамтран гаргадаг орон сууцны үнийн индекс. Энэ бол тэмдэглэг зууч компани үйл хөдлөлийн зуршлын компани. Өөрөөр хэлбэл салбарын тухай статистик мэдээлэл ингэж гаргах ийм статистик мэдээлэл хийх нь олон нийтэд энэ бол мундаг компани юм шиг байна. Энэ дээр л одоо үнийн судалгаа байгаа даа. Ийшээ одоо хандаж зарida манай байрыг энэ одоо үнийн судалгаанд үндэслээд боддоор зарж өгөх байх та гэж бодох. За үүнтэй уялдаад салбарын лидерийн сэтгэл за одоо юу гэдгийг эдийн засгийн салбар гэж үзэх юм бол дефактогийн жаргал сайхан ч юм уу эсвэл одоо хашчуламж байдаг юм уу энэ хүмүүсийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлсэн сэтгэлдлүүд бас гоё контент болох нь байна. Өөрөөр хэлбэл бид нэр эдийн засгийн холбоотой экономи сэтгүүлч гэдэг юм эсвэл Bloomberg гэдэг телевизэд ажилладаг байсан бол за түүнчлэн салбарын чих хандлага ирээдүйд яах гэж байна вэ? Яаж өөрчлөгдөх вэ гэдэг мэдээлэл маш сайн контент болдог. За дараагийн жишээ шинэ юм тэнцүү хуучин. Энэ их муу зураг байгаа л да. Та бүхэн харагдаж байна уу? Энэ халгаан шампунь 1989 онд байгуулагдаад энэ өөрсдийнхөө сурталчилгааг хийж ирсэн юм байна. Тэгээд ийм том халгаан шампунь ийм томор хийгээд ийм хагас нөхцөлгүйг өвдүүлсэн байгаа. Тухайн үед бол их зориг сурталчилгааны шийдэл байсан байна. Тэр төрсөг харчаад. За ишлэлүүд. За сая энэ хэлснээр явж байсан. Одоо бид нар цөмөр маркетингийн чиглэлээр ажиллагаа хийх юм бол энэ мэт ишлэлүүд бидний бас бизнесийг дэмжсэн гоё контент болж чаддаг байх нэ. За дахиад нэг жишээ үзүүлэхэд дараагийнхан. Энэ Франклин Америкийн эцэг улсын ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хэлсэн ийм ишлэл байдаг юм байна. Үл хөдлөх хөрөнгө бол хулгайлагдахгүй, өргөдөж алдагддаггүй, авч явж болдгүй өнчиг. Худалдан авахдаа зөв сонголт хийж, өмчлөлтөө бүрэн шилжүүлж, үр ашиглан гаргаж чадвал дэлхийд дээрх хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт. Энийг бол Тэмдэглэг зууч компани нэлээд олон жил ашигласан ба. Энэ хэдэн онд лээ. Энэ нэг оны оны сайн санахгүй. Супер Боул гэдэг тэмцээн болдог Америкт. Одоо манайхаар бол бараг наадмын эхлэл юм да. Маш том Америк хөл бөмбөгийн тэмцээн болдог. Энэ тэмцээний үеэр тог тасарсан ба. Цагсны тэмцээн уучлаа. Тог тасарсан ба. Тэгээд тог тасарсан ч ерөөсөө онлайн сошиал орчинд бид тог тасарсан тухай жиргээ Facebook-ийн постууд газар авсан байна л да. Тэгсэн хэдхэн минутын дараа орё you can still dunk in the dark. Энийг орчуулах юм бол та харанхуйд ч гэсэн тохож чадна. Dunk гэдэг нь саксаар бол тохох гэдэг үг бид нэрдэг. Тэгээд та харанхуйд ч гэсэн тохож чадна гэдэг ийм сурталчилгаа хийгээд нэг удалгүй тавьсан байгаа. Тог тасарсны дараа. Тэгсэн чинь байж тээ. Ийм гарсны дараа 7 хоног маш олон 7 хоног үргэлжилсэн хэвлэл мэдээллийн coverage-ууд явсан байгаа. Энэ ямар сайн юм болов гэдэг талаар. За тэгээд 512 сая impression буюу одоо эхний engagement-үүд тухайн орой дээр үүссэн юм байна. Энэ өөрөө нөгөө Super Bowl гэдэг тэмцээнээс 5 дахин илүү үр дүн гаргасан юм байна. За тэгээд 200 ямар ч одоо хэвлэл мэдээллийн зардал авахгүйгээр ийм хэмжээний coverage төрсэн байна гэдэг энэ сошиал медиагийн амжилттай түүхийн жишээ нь оройгийн жишээ орсон байт юм байлээ. Тэгэхээр бид нар одоо тог тасрахыг хүлээгээл бичээнээ ингээс сурчлах гэдэг хэрэггүй байна. Тог тасарч байгаатай адилхан ийм үйл явдалтай яаж өөрсдийнхөө бизнесийг уялдуулж болох вэ гэдгийг зөвхөн бодох хэрэгтэй байна. За дараа бүтээгдэхүүн үйлчлэгээний үр ашиг давуу талуудаар чагсааж бичээрэй. Тэр бол маш том давуу тал бас гоё контент болно шүү. За болох гэж байгаа арга хэмжээ, үйл явдал энэ тухайгаа бас бичих нь контент болж чаддаг. За дараа арга хэмжээний дараах сурвалжлага. За жишээлбэл контент маркетинг биш өмнөх одоо арга хэмжээний хувьд бол бид нэр илтгэлүүдэд Google-дээр тавьж исэн, зарим сайтуудаар тавьж исэн. За тэрнээс болоод бас өнөөдөр ирж сууж байгаа гэх хэрэгэлцэхгүй байна. За бизнесийнхаа ийм одоо хүн нөгөө гидтэй буюу хүн хөтлөд явж байгаа юм танилцуулга хийх нь бас
их үр дүнтэй байдаг гэж. Ялангуяа энэ бол үйлдвэр дээр илүү тохиромжтой юм санагддаг. Яг гэвэл нөгөө том үйлдвэрүүд маань янз бүрийн стандарт нэвтрүүлсэн байдаг. Тэрийг зүгээр л танилцуулаад гаргачихад энэ бол ерөөсөө ямар ч алдаа мадаггүй хор хонолгүй бүтээгдэхүүн хийдэг газар гэдэг ойлголтыг өгөөд тэрийг дагаад худалдаа олно гэдэг жишээтэй. За 15-д нь хашаа ойлголтуудын залруулга. Нийгэмд одоо өрсөлдөгч байгууллагын зүгээс гарсан ч байдаг юм уу? Эсвэл хэн нэгэн муу санаатай хүнээс гарсан ч байдаг юм уу? Маш олон тийм худал домгууд байдаг. Тэрийг ингээд бэлддэг гинэ. Тэр чинь тийм биш шүү дээ. Тэгвэл тэр болгоныг хязгааж байгаад үүсгэсэн шинжлэх ухааны баталгаатай ийм контент бүтээх юм бол бас их сайн контент болдог. За дараа нь хэрэглэгчийн кейс. Энэ бол олон улсын байгууллагууд их ашиглагддаг. Олон улсын байгууллагууд дандаа одоо ядуурлыг бууруулах гэдэг ч юм уу нийгмийн шин чанартай үйл ажиллагаанд хийдэг. Тэрхүү үйл ажиллагааных нь үр дүнд тэр хүн яаж амьдралын дэвшилсэн бэ гэдэг ийм амжилтын бүх кейсүүд байх нь бас их үр дүнтэй байдаг. За салбарын амжилтын төвсөө хийлсэн. За ямар нэг нууцаар задал одоо та бүхэнд задруулж болох нууцуд байх юм бол энийг бол бүтээгдэхүүний орц найрлагатаа бас уялдуулж хэлж болно. Энэ бол сөөрхөн контент болдог. За тэгээд бас нэг зүйл байсан худалдан авахч үйлчлүүлэгчийн гарын авлага гэдэг зүйл бичээрэй. За энэ бол үнэхээр хэрэгтэй нэлээ. Яг гэвэл халгаал дээр ажиллахдаа би одоо үс ажиллагааны ном гэж хийж байгаа. Гэтэл тэр номыг хийх явцад аюулгүй их судалгаанууд хийгдэж байна. Дараа нь ашиглаж болох асар их контенттой болж байна. Тэр контенттой болно гэдэг нь сумтай буушгил сэтгэл төрдөй юм байлээ. Ямар нэгэн байдлаар ихэвчлэлт хийх хэрэгтэй болгоод тэрийг гаргаад тэрийг тавьж бэлэн багтай юм даа байхгүй. Тэгэхээр уламжлалт мэдээ ашиглаад ихэвчлэн тухайн компанид ажиллах сар шинэ жил гэх мэт үйл явдлуудад зориулсан контент бэлддэг учраас дараа нь ашиглаж чаддаг. Гэтэл нэг реклам хамгийн багадаа сая төгрөг өгсөн байдаг. За худалдаа авч зориулсан гарын авлагаас гадна эхлэн хэрэглэгчийн гарын авлага гэж бас байр илүү тохиромжтой. Эхлэн хэрэглэгчд зориулсан ийм гарын авлага. За тэгээд контентоо бүтээхдээ хөгжилтэй байна. За жишээн дээр тайлбарлая. Монголчууд гомон ашиг шогийн мэдрэмжтэй болсон шүү. Манай бодвол сошиал дээр байдаг хүмүүс энийг харсан байна. Одоо Univision датаны хязгаарлалт хийсэн чинь тэгээд бас яг энэ нэг атганд үлдсэн юу лээ нөгөө кино гарч байгаа энэ жүжигчин маань ингэж хуурсан юм байна шүү дээ. Тэнгүүд одоо Univision-ийн өчтөр Univision-ийн өнөөдөр гэдэг контент үзсэн. Хичнээн шеэр, хичнээн лайктай байгаа. Одоо би таашгүй харамсалтай Univision-ийн эсрэг л PR болж өөрч байгаа шиг байна. За халгаа дээр юм хийсэн. Цагаан сараар хүн хэрэгтэй билэг өгье. Тэгсэн чинь нөгөө миний лаг гэж боддог хүнийг соён гэгэрүүлдэг постуудаас илүү engagement авсан. Брюс Уиллисийг ашиглаж байгаа нэрээ гэдэг хүмүүс. За хэрэглэгчийн сэтгэлийг хөдлөх гэдэг. Энэ бол контентоо бүтээхдээ та бүхэнд бас нэг анхаарах хэрэгтэй юм гэж бодсон. За би энэ постыг та бүхэн харсан уу? Дараачих. Би энэ зургийг метр явж байгаад олсон. Энэ яасан зураг вэ гэсэн чинь замтэрийн хосол гараад аав махантайгаа явж исэн. Тэгээ аав бурхан болсон. Тэгээ замын цагтаа аавын машинаас гарах хооронд ингээ хүүхдэд тэрээд бүгд дуулж исэн гэдэг ийм пост байсан л та. Тэгээд би энэ постыг тавиад наадмын 7 сарын хэлж байсан. Өдөр гадаа явахдаа болгоомжтой байгаарай гэж найзуудаа гэж тавьсан. Тэгээд би энэ постыг тавиад үр дүн хэзээ ч авч байгаагүй лайкийн тоо, үр дүн хэзээ ч авч байгаагүй шеэрийн тоо авсан. За тэгээд өөр бусад нөгөө контент бүтээхдээ уншиж ирсэн зүйлсүүдээр харахад хүн өөрийнх нь сэтгэлийг хөдөлгсөн, сайн ч бай, муу ч бай, сэтгэлийн хөдөлгсөн зүйл маш их engagement өгдөг юм байна. Хүнтэй холбоотой зүйл бичих нь маш их engagement өгдөг юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд өөрийнхөө бас туршлагаас харахад би өөрийнхөө зургийг тавихад авч байгаа лайкийн тоо би нэмхэн миний охин хоёрын зурагтай постны тоо тэс ондоо. Хүүхд нэмэгдэнгүүт ирсэн лайкийн тоо өсөж явчихна. Би ганцаараа байхад бол нэг ганц нэг ихтэй хүн андуураад багт юм аа. За хэрэглэгчийг халамжил. Хэрэглэгчийг тойролсон контент хийх юм бол бас их үр дүн хүрдэг. За энэ бол нэг гоё жишээ биш. Гэхдээ бас хар доктор дээр байсан жишээ.
постыг тавьсан байгаа. За мөн түүнчлэн хэрэглэгчид одоо care болсон контент юу гэхээр нөгөө замын хөдөлгөөний шин дүрмэг гаргахад кар докторийн тэр заалт болгоны пост болгож оруулсан байгаа. Одоо согтуу гэх юм бол журмынхаа шил авруугаа тонгоолгож байгаа дүрсч юм энэ тавьсан. Энийг бол стартерлын салбарт илүү сайн хэрэгэлдэг. Даатгалын салбар дээр бол уулын даатгалын салбарын бол зорилго нь за согтуугаар төвийг хэлж болоодаарай, анхаарал болгоомжгүй яваарай, аль болох хэлтэж унаарай гэдэг контент шүү дээ. Гэтэл тэрний эсрэг контент хийхэд тухайн даатгалын салбарт бас компанид айгүй эрг нөлөө үзүүлсэн жишээ байдаг юм байна лээ. Болгоомжтой яваарай, бүсээ зүгээрээ, автобуснаас суугаад ардуурн тойророй ч гэдэг юм. Ийм зүйл бас нөлөөлдөг. Тэгэхээр хэрэглэгчийг тааруулсан контент бүтээж болох нэ. За хэрэглэгчийг соён гэрүүлэх гэдэг бол ерөөсөн маш том сэдв шүү. Хүн ер нь нүдэрээ хартлаа, эсвэл ярьж өгтлөө, юу хэрэглээд байгаа, юу хүсэж байгаа, ерөөсөө мэддэг юм уу. Тэгэхээр энэ хэрэглэгчийг боловсруулах гэдэг ажлаа ерөөсөн контент маркетингийн гол одоо зарчим л да. За энгийн жишээ ярих нөгөө кинонууд гэдэг энэ групп гэдэг та бүхэн мэдэх үү? 5K гэдэг зохиолч энэ группийг админ хийдэг. Энэ дээр одоо арт чиглэлийн кинонуудын талаар их мэдээлэл өгдөг л дөө. Энэ сайтн дээр болохоор хүн киноны боловсролыг сайн одоо өгдөг. Тэнгүүд энийг одоо уншсан хүнд киног олоод үзчихмээр санагддаг. Уул нь инновашныг ингэж л ажилламаар байгаа юм. Гэтэл тийм уламжлалт байдлаар киногоо тайлбарлаад байдаг. За нөгөө түрүүний жишээ кар доктор жишээнд оруулсан байна. Зөрчлийн онооны талаар. За энэ бас нөгөө хоолны жор гэдэг маань бас нөгөө соёл гэрүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа. За энэ өмнөх ч гэсэн соёл гэрүүлэх ажлын нэг хэсэг болж байгаа. За дараагийнх нь энэ өсний тухай мэдээллийг бас өгөх нь соёл гэрүүлэх ажлын нэг хэсэг болно. За өсвөл энэ 3 давхаргаас бүрддэг юм байлээ. За гэх мэт ингээд мэдээлэл өгөхлөөр өсний талаар сайн мэдчихээр одоо бүтээгдэхүүн илүү сайн хэрэглэдэг гэдэг юм. За контент огт байхгүй бол яах вэ? Контентгүй салбар гэж бас байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл офс найрлага гэдэг авах зүйлгүй, давуу тал гэдэг авах зүйлгүй. Энэ дээр бол хоёр хамгийн том жишээ бол өргөн телефоны операторууд Coca-Cola бол байнга шүүмжлэлд өрчийдэг. Ясны сэргэлжилт, сахар гэдэг юм бол байнга явдаг. Өргөн телефоны бизнес бол одоо үнийн дүн эсвэл нэгжний тоорч гэх юм тийм зүйлээр л контент бэлтгэхгүй бол өөр одоо тийм гоё давуу нөгөө далайн замаг ашиглаж хийсэн гэдэг юм байхгүй учраас тийм контентлэг биш бүтээгдэхүүн тооцогддог л доо. Тийм юм бол бүтээлч бай. Бүтээлч бай гэдэг нь юу вэ? Сая Coca-Cola-гийн тест фильм мэдрэмжийг амтал гэдэг компанид ажлын постерууд болон фильмүүд сая релиз болсон. Тэгвэл энэ зургийг харангуут эрэг кола жууч марч шиг санагдаж байгаа. Тэр ийм гоё зураг авалтууд хий гэсэн. Аа гэмтэн энийг тэгээд энэ арсны өмнө гэдэг бол айгүй гоё зураг авсан байна. Coca-Cola-гийн арстай юм шиг. За энэ гоё зураг авалтууд их юм байна. Үр дүн бас их чухал. Одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг хэрэглээд ямар үр дүн гарсан бэ гэдэг чинь бас их гоё контент болно. Жишээлбэл энэ халгаан жишээн дээр халдварсан ус нь ургасан, халдвараад ирсэн хүмүүсийг зургийг аваад, эмчилгээ хийлгэсний дараа зургийг аваад ингээд тавихад бол ерөөсөн их одоо engagement сайтай контент болж исэн. Яаж эрэгтэй хүн эндээ аягүй санаа зовд юм байна. Халдвархаар чинь оройноос халдварчдаг. Тэгээд нэг хажуу талын усыг амар ургуулгуудаа орой дөрөвдөө ивсдэг тийм одоо жишээ шүү дээ. За анхаарал тавьсанд баярлалаа. За тэгээд